Хөтөлбөр үргэлжлүүлж байна. Энэ сарын 7-нд Монгол, Хятад, Орос улсын аялал жуулчлалын сайд нарын 9-р хурал Тархан хотод зохион байгуулагдлаа. Манай улсыг төлөөлж соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ундрам, Бүгд найрамдагчид ард улсыг соёл аялал жуулчлалын дэд сайд Ван Жинхао, Оросын албаны улсын эдийн засгийн хөгжлийн дэд сайд Вахруковнор оролцлоо. Талууд 2025 оны хамтын ажиллагааны нөхцөл байдлыг дүгнэн хил дамсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, Алтан булаг боомтын үйл ажиллагааг олон улсын түвшинд идэвхжүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлалын нэгдсэн бодлого боловсруулах, дижитал шилжилт болон мэдээллийн технологийн дэвшлиг ашиглах чиглэлд нэгдсэн саналд хүрсэн байна. Тус уулзалтаар 3 улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг 2031 он хүртэл сунгацнараа онцлог болсон юм а. Мөн 3 улсын хил орчмын газар нутгийг хамрах цайны зам нэрийн автоаяллын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Монголын талын санаачилгаар цайны зам нэрийн автоаяллын маршрутыг хамтран нээж нэгдсэн стандарт бүхий аяллаа бүтээгдэхүүн гаргах, 3 улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурхаар болсон юм а. Тэгээд энэ уулзалт нь дөнгөж сая 9 сард Бээжин хотод 3 улсын ерөнхийлөгч нар уулзаад 3 улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг 2031 он хүртэл сунгасны дараа одоо 5 жилээр сунгасны дараах засгийн газрын түвшний 3 улсын сайд нарын уулзалт гэдгээр онцлогтой болж байна. Тэгээ өнөөдрийн энэ уулзалтаар бид нар цайны замын аялал жуулчлалыг 3 улс дамжсан одоо 700 гаруй жилийн түүхтэй энэ түүхэн замын дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх ийм одоо онцлог брендийг хөгжүүлэх чиглэлээр уулзж байгаа нь онцлогтой. За үүнээс гадна энэ цайны замын дагуу байгаа 2 аймаг буюу Дархан уулын аймаг, Төв аймаг энэ хүү цайны замын аялал жуулчлалын олон улсын холбоонд нэгдэх өнөөдөр илэрхийлсэн байгаа. Уламжлал болон зохион байгуулагддаг энэ уулзалт нь бидний цаашдын олон талт хамтын ажиллагааг шин шатанд гаргах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой уулзалт билээ. Манай 3 улс хамтарч Төмөн газрын, Цайны газрын олон улсын аялал жуулчлалын холбоог байгуулсан. Энэхүү холбоо маань өдөр ирэх тусам өргөжинд хэлсээр байна. Одоогоор Хятад улсын 9 муж, Оросын талаас 10 бүс нутаг хот, Монгол улсын 7 аймаг аялал жуулчлалын байгууллага холбоо нэгдээд байгаа. Энэ удаагийн уулзалтаар Монголын 2 аймаг гишүүн болох хүсэлтэд өгсөн нь энэхүү холбоо үр дүнтэй байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Энэхүү уулзалт маш шахуу байсан ч үр дүнтэй боллоо гэж бодож байна. Хэдийгээр 3 улсын хамтын ажиллагаач гэсэн бид 2-2-оор уулзаад цаашдын хамтын ажиллагаагаа ярилцаж тохиролцоод явах болно. Аялал жуулчлалын брэнд болгоно гэж ярьж байгаа зүйлсээ бид цаашид улам тодорхойлохын төлөө ажлын явцдаа ярилцах болно. Бидний анхаарч байгаа гол зүйл бол 3 улсын жуулчид биш, бүх дэлхийн олон улсын жуулчдын зам болгохын тулд хичээх болно. Аялал жуулчлалын салбар бол маш өрсөлдөөнтэй салбар. Бид дэлхийд өрсөлдөхүйц стандартыг боловсруулах болно. Цайны замыг түүхэн соёлын аяллаа маршрут болгон хөгжүүлэх замаар Монголын соёл уламжлалт үнэлт зүйлсийг олон улсад сурталчлах, орон нутгийн иргэдийн амжиргааг сайжруулах зорилготой. Түүнчлэн аяллаа маршрутад байгаль хамгаалалт, тогтвортой аялал жуулчлалын зарчим тусгагдана гэлээ. Төв зөвөрлөх